Чи болж л да тхөө. Болж л да тхөө. Нүгүнэ. За юу цаана. 6 дугаар дугаараа бичиж гин. Дахиад лагер дээрээсээ бичлэг хийж эхлүүлэх чинь. Тэгээд миний ихэнх бараг захиалгууд ирсэн. За Пиланц. Чи болж л да тхөө. Болж л да тхөө. Нүгүнэ. Хойд хоёр том төсөлттэй Пиланц. Тэгээд урд хоёр хөдөлгөөрийн хоёр таг ирсэн. Хар таг. Тэгээд мөн цагаар радиатор сэнстэйг ирсэн байлээ. Тондгийн хоёр босоо захиж авсан. Өндөр нам болгодог. Хоёр босоо авсан. Тэгээд босноо юу ирсэн мэдэхгүй байна. Одоо нөгөө 273 м моторын компьютер ECU юмд ирсэн байх хэвээр. Тэгээд яаж байгаа задлж үзье да. Тэгээд өнөөдөр дахиад ийм хийж гин. За юу гэдэг нь ойлгомжтой. Мэдээж хорхог гэж байгаа. Тэгээд юунуудаа бэлтцсэн. Гаргаад тавьсан байна. Чи нэгүнэ. Бойл. За энд хоёр Пиланц ирсэн байгаа. Харагдах нь хойд хоёр Пиланц ирсэн. За тэгээд энэ хөнгөн цагаан радиатор сэнсний үрээтэй сэнсдэг авах хэвээр. За энэ нөгөө нэг койлны түлхүүр ирсэн баг шүү байлаа. Хоёр шиг койлны түлхүүр авсан. За тэгээд хоёр босоо, тоногийн өндөр нам болгодог босоо. Энэ хар таг баг шүү байлаа. Энэ юу гэдэг мэдэхгүй байна. Энэ юу гэдэг мэдэхгүй байна. Энэ болохоор би нэг зүлгүүрний машин авсан юм байна. Энийг задлж үзье та. Тийм тэгээд махнуудаа бүгдийг янзлаад бэлдсэн. Жидхэн жижигхэн ногоо тэнд тавьсан байна. Чулуугуудаа улаасгаж байгаа. За дахиад хорхог хийж өнөөдрийн хорхоггүй гэхдээ төлөхгүй зөөлөн алтар болох нь. Дээдлэн төлөгдөг өнгөтөр дээдлэн төлөгдөөгөө доотлон төлөгдсөн хэвчээ. Дээдлэн бол төлөөгүй байгаа шүү өнгөрсөн. Влог дээрх хорхогны тухай. Тэгээд зарим хүмүүс асуугаад лээ. Наа машин чинь энэ 100 мөн гэхэд дуусах юм уу? Дуусахгүй шүү дээ, мөсөхгүй шүү дээ. Тэгэхээр би угаасаа энийг энд дуусгахгүй. Нэг бүр дараа жилийн 100-аас өмнө дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Угаасаа энэ 100 энэ машин, энэ өвөл 100 намар хавар мавар угаасаа энэ гаражаас гарахгүй. Тэр энэ гаражтай. Байсараагаад тэгээд бодог руугаа нэг явах бах та. Явахдаа нэг ачаад аваад явна. Нэг жидээ нэг чигүүлтэй нэг трейл авъя гэж бодод байгаа. Тэг чинь бол энийг бас лагерын замаар нааш цаашаа шорготой замаар явах хэцүү юм чинь. Жидээс ачаад явчих гэж бодод. Трейлэн дээр энийг ачаад аваад явчих ламар үз. Бас лагерын замаар унж чадахгүй, шорон замаар унж чадахгүй юм ч тэгээд гагнуур магнуур янз бүрийн бодог гэтэл хэлэх газар руугаа авч явах та. Жижигээс ачаад аваад явчих гэж боддог. За тэгээд юунуудаа ирсэн хүндээ задлаад юу байна хараатах юм. Зя. Бүх пакэжүүдээ задлаад дэлгээ тавьчлаа. За яг ямар юм ирсэн харах үед лээ. За эндээс эхлэе. За энэ болохоор хөнгөн цагаан радиатор сэнстэйгээ. За энэ болохоор юу юм бэ? Модулгүүл холбогдохоор хоёр сэнс байна да. Хурдуудаа байхгүй. Тэгэхээр дандаа хурдан дээр нь холбох юм байна. Сэнсийн. За энэ хоёр болохоор нөгөө алдарт хар таг байна. Нэг юм хар таг байдаг. Сайлных эрзэнтэйгээ ингээд ийм эрзэнтэй байдаг. За нэг нь болохоор энэ. За тэгээд энэ хоёр Brembo базагчны Пиланц байгаа. Тэгээд хоёр базагчнаас тусдаа ирж байгаа. Урд нь болохоор Porsche 911-ийн том базагч Пиланц загтсан цаап мафтайгаа комор ирж байгаа. Тэр ирэнгүүт сөрийн тааруулаад энэ дээрээ тавьчихна. Тэр одоо харангуул миний 18-тай энэ обууданд тэр базагч Пиланц орох нь үгүй юу гэдэг асуудал гаргах орчоосаа гэж залбирч байна. Fingers crossed. За тэгээд
Нэг ийм зүлгүүрний машин авсан. Энэ болохоор өнгөлгөө хийн, зүлгүүр хийн. Нэг даруул удаан 2 3 4 5 6 7 8 үрт юм байна. За нэг ийм зүлгүүрний машин. Тэгээд нэг бодис өнгөлгөөний юмнуудтайгаа ирсэн байх шиг байна. Зя тэгээд би нэг G дээр нэг урт хойд явах үед ангуудын ком төлөхөд авсан тэмээ гарны төлөх, хавсраа төлөх, эвтэйгэнд дарууч маруулч энэ гэсэн ийм юмнууд авцсан байгаа. Тэгээ энийг G дээр хөдөө явах болохоор одоо зунаас өмнө явах үед анги үйлчлэгээ бүгдийг хийгээд хөдөө авнаа. Тэгээд хөдөө явахаас өмнө энэ явах үед анги үйлчлэгээ хийн. За тэгээд энийг ийм 2 урд босоо ирсэн. Энийг ийм өндөр намаа болготэл босоо байлээ. Тоногийнх юм шиг унчаагаас. Тэг шинэ юм тэг гайгүй байлгүй. Нэг ийм 2 босоо байна. Тэгээд ийм жижигхэн 2 4 шиг дугууны хийний өгшөө нийсмэ гэсэн юм хийний өгшөө авсан. Энийг тавьчихна. За тэгээд өөний спорт амарч юм уу? Койлны маа түлхүүрнүүд ирсэн байна. За нүгээр урд 2 амарж байна. Өндөр нам болгож тохируулна. За энэ болохоор миний G-ийн парны сенс жоох муута дуурайд байгаа юм. Тэгээд цоошин юм сенс захиад авчлаа. Энийгээ сольж тавиад тэгээд кондишн тренинг цэнэглүүлээ да. Болчих واخ. Тэгээ очооч тээ. Тэгээ энэ болохоор манай нэг ахын маань захиасан 2 компьютер бензний M273 гэх моторын 2 компьютер ирсэн байгаа даа. Тэгээд манай бенз G класс ундаг хүмүүс маань мэдэндээ G классын загалмайлсан үг эцэг мял ах маань тий. Мял ахын маань 2 жижигхэн компьютер ирсэн. Тэгээд энэ хүл юмнууд ирсэн байгаа юм байна. Тэгээд хогнуудын бүгднгийн бөөгнүүлээ тавьчихлаа. Тэгээд үзэж тарч өсөрч наалтыг да. Тэгших. За одоо өнөөдөр юуг нь эхлэх вэ? Радиатор сенсээ тавьчихдаг юм уу? Энэ сенс маань харин модулгүй залгуурт ирсэн байх юм аа. Дуракч. Хоол нь хордоо удаан ажилладаг байл зүгээр л хэдий. Одоо яах вэ тэгээд. Нэг ингэ ирсэн юм чи. Тогийн хурдан дээр нүгэл байнга хурдан л ажилладаг болгоч та. Тааруулъя та. За учраас радиатор чинь ингэж ороод дээд ба турбан хэмтэлтэй зөвл юм байл та. Нэг юм хөнгөн цаг радиатор ирсэн байна. За тэгээ энэ нөхөр одоо ингэж ажил эхлэх нь да. Орохгүй удажээд тэгээд юм ажиглалтаа гайс. За тэгэхэд байж байгаа тулцтай байдал. Хүүхэлээ. Hours later. За хоолоо идчихэд машины хажууд доорн тавьсан байсан юундаа бүгдийг цэгцэлжлээ. Тэгээ урдаасаа уртлан өргөөчлээ. За одоо радиатороос өлнө. Тэгэнгүүт энэ доод ба турбаг тайлаад тосоолоо тосч аваад тэгээд дээд ба турбаага тайлаад сенсний энэ залгууруудаа салгаад тэр радиатор тайлаад авчихна да. За газ радиатор салгаад авчи. За сенсээ тайлаа гараад ирсэн. Сенстэй базаахгүй болчихжээ. Одоо энэ сенс нь 4 талбантай, энэс 4 талбантай байгааз. Тэгсэн чи энэ юм олон талбантай. 1 2 3 4 5 6 7 8 талбантай, 8 талбантай юм. 2 том сенстэй юм байна. Гоё. Тэр гоё хордон өрх баг л та. За тэгээд радиатор суугалахад бэлэн одоо тэр доор байгаа 2 хропны хөргөлтийн 2 шаланкийг тайлаад тэгэл дээшээ радиатор суулгаад авчин да. Би энийг сөөрийг одоо хизээ
Хагалцнаа одоо мэдэхгүй юм уул нь бүтэн байсан энэ одоо ямар ч юм бол. Уул нь юм байх хэвээр. Тэгж байгаа одоо дахиад нэг юм жаз судалдажлах юм шиг байна. Нэг юм жаз цолоо захиж авъя да. Нэг зэтийн юм хуунцар жаз гэдэг юм аа. Энийг юу хуурцсан байх яар дурак ч. Энийг одоо солио да. Уртаас захиж аваад яслий да. За одоо хоёр түрүүпэ тайлаад тэгээ радиатора гаргаад ирье. За радиатора тайлаад авсан. Энэ яг вэ ямар ч хэлсэн тийж банк макараа гоож барьж алдаж малддгүй. Ер нь л яг бүтэн радиатор байгаа. Яг ингийн өөрийнх нь сток радиатор. Энэ тэгээд яг вэ ZBet ундаг радиатор нь жоохон асуудалтай болсон хүн байвал зүгээр аваарай. За. Нугас хэрэггүй юм чи. Хэрэгтэй үнд хэрэгтэй ах ямар ч тийж гоож барьдаг. Янз бүр цоорж мооржсэн юм бол байхгүй. Би энд нь гагнуулж исэн. Энэ нөгөө сэнсний хүрээгээрээ хавраад энд гуурсан. Гуурсараа гоожод байдаг болсон бахаар би дээр үед гагнуулж исэн. Энэ минь бол орч судалгүй. Зүгээр радиатор байгаа. Ах юм байлаа. За одоо шинэ радиатораа сэнстэй тавина. Эхлээд сэнс радиатор нь хамт орох нь үзье. Тэг болохгүй бол сэнсийн тайлж агаад радиатораа дангаарнд л тусдан тавья та. За үзээт. Яг радиатор тавиад сенсээ холбоод тэгээд юу ээчлээ. Сенсний утаснууд холбоод тэр нөө наавар илүүд туумжсан утаснуудаа бүгдийн жим хийгээр багцлаа ичлээ. Одоо 90 хүрнэ гэсэн асуудал байхгүй. Энэ дээр энэ нөхрийг дараа нь чаалзын солиудаа. Тэгтээ ямар ч гэсэн их амар том хөтөн бол байхгүй. Тэгээд цахилгаан утсан бүгдийг сайхан зэгцлээд тосоолоо ижлэх гэсэн энэ амар орох юм аа. Сая энэ саваар гарч ирсэн байсан тосоол нь тэр жигтэй ороод тэгээ энэ дээр нэг бараг литр гаруй тосоол өгсөн байсан. Бас тэр жигтэй ороод тэгээд одоо дүүрж ийн. За одоо яах вэ гэхээр асаагаад тэгээ сайхан тосоолоо хийгээ дахиад авна да. Ямар ч хэлсэн бүх юм болчихлоо. Цэвэрхэн болдго юм байна. Тэжүү шүү. За. Тосоолоо яаж жоох асаач та. Масаад тексттэй гомих гойжулж байна. Заван дотор шиг хөвчбийг бодгоо. Хамч харахгүй бол балет дуурах. Түрүү нэр аим хөрх юм исэн нараа. Бисмоксан. Дугойнхаа огшоо тавьж байгаа маа бас болоогүй. Хортно харъя. Өчигдөр амар хот юм байна энэ арчиг. Яаж. За нэг уснасан жоо халаад яах нь харъя. Ой, за сууч. Ой. Энэ миний жигийн хуучин сууд. Хөвшин судлаа. Одоо юу яана? Тэр харагдаж байгаа босоог солино. Энэ хоёр босоогоо нэг солио тавьчих да. Гихтээ цаатлын босоо чинь нэрээ юу штэ. Зэвэрсэн байсан.
тэгээд авч чадаагүй үлдсэн ш. Тэрийг одоо яаж авах вэ? Өрөмж мөрөмдөж байгаа ч юм авъя да. Жоохон доголдчихлээ. Пэр гээд. За одоо өнөөдөр шар таг магаас олж чадахгүй л шүү. Чадвал босоогоос олоод тэгээд маргааш л юу бай да. 2 хар тагаас олъё да. Өнөөдөр төр юу хийхгүй. Радиатор тавьчих. Радиатор тавьж ч бас ажиллаа. Энэ хараад тэ миний энэ бас уртын жазыг солих юм байна уу? Одоо бас жазын юу уртлын тэр чигтэн сольчмоор л дээ. Зэтийн жаз дээ заяагүй уртлын тэр чигтээ юу гэдэг хунцар гэдэг хөнгөн болох зорилготой тэгдэг байх л та. Тэгэд хоёр хүн амарчины энэ түлхүүрээ авсан. Одоо сайхан амарч байна. Өнгөрлөнөө. Тэгээд энэ хоёр сайхан тавина да. Хойд хоёр нь яг өөрийнх нь зэтийн өөрийнх нь Brembo базгчийн загцсан. 2-3 өөр базаас авч байгаа. Тэгээ урдаа болохоор Porsche 911-ийн Brembo F50 гэдэг нэг базгч байдаг юм билээ. Тэрийг авцсан. Тэгээд суур мөр нь бол аз тааруул таар нь таарахгүй бол тэгэл тааруулаад тавина да. Ямар ч үсэн ингээд дөрвөн базгч планз нь нүхтэй хүргэлттэй Brembo базгчуудтай болж байгаа. Одоо ч чаавс миний инж тэгээд жижиг базгч баланстай л да. Нэг юм өөрийнх нь сток. Тэгэхээр наклаад энэ төр цоош нэр шүү дээ. Бүгднгийн солилцсон. Наклаад энэ төр. Хойноочсон. Наклаад солилцсон тэгээд. За ямар ч үсэн тэгээд өнөөдөр маань иргүүр 50 да. Өнөөдөр бол яг хөө тэгээд. Радиатор тавьчихсан. Тэгээд сэнсэн ажиллах нь үзье. Усна. Гайгүй. Халахаар нь усны яж. За одоо бол халж эхлэх гэж байгаа шүү. Сэнсний яаж ажилтгийг л үзэх хэрэгтэй байна. Сэнсний яаж ажиллаж байгааг нь үзээд. Миний энэний нэрээ сонноос. Эдлийн гэрэл дахиад ажиллах очтیں۔ Ядаргаатай юм аа хэвээр нэрээ. Эдлийн гэрэл нь ажиллах хэвцээ. Энийг одоо дахиад үзээд гэхдээ энд л ажиллаж байгаа болохоор эндээс явсан утас л тасарсан ч юм уу эсвэл лед нь шатсан байгаа. Гэхдээ надад энэ лед зөндөө оо. Ледийн бол өстой. Ёозоор сонгож байгаа л солио тавьчихна асуудал зүгээр. За тэгээд радиатор маань халаас хэлс маань хэр ажиллах нь үзье да. Энэ ч гоё ажилласан шүү дээ. Янз ажиллах. Яг ажиллагаа нь яг зүг биш тийм. Хоёулаа яг зэрэг ажиллах юм байна. Nice. Ой нам дуу муутай шүү дээ. Хоёр хэсэг наа. Айгуу гоё дуурах юм байна. Нам дуртай. Энийг өвчөөстэй чарлаад айгуу заваан дуурах юм. Наадч шүү. За зонтооч. Маш ч гэсэн ажиллагаа ямар ч асуудал юм байна. Сүртэй ажиллаатай сэнсэн шүү. За тийх бахаач авс. Илүүдл рүүгээ хийн шахагт чинь жоохон байж байгаад дахиад тагаа аваад тасуулаа нэмнэ. Одоо нөгөө доод баатур бачаад хийтэй. Хэлсэн байгаа. Одоо энэ чинь нээх гэж та бас 80 юм болно. Хийг нь авах шүү дээ одоо. Нөгөө нэг хий авах гэж. За энийг тэгээ хийг нь аваад болоод хийг нь аваад болоод тахт болчихвол. Авч дуусчаад харуулъя та. Хий нь бол авах таг байна. За дахиад хэсэг хөргөж жоод тосоол нэмэхээр шинжтэй байна. Тэгээд урд дугуугаар тайлсан. Тайлаад амортизатор өндөрлж гин. За тэгтээ цаатлын бас босоогоос олно. Босоогоо эхлээд тайлхаа мартчих.
Тэгээд амаржина тайлаад тэгээд энийг өндөрлөх нь болохоор 5-наас доошоо энэ 60 юм байна л да. Тэгсэн хуучин нь болохоор энэ 67 молоотой юм байна. Тэгэхээр энийг нэг хоёр талаар ирэхэд 65 66 ваттай өндөртэй стокшн өндөртэй болгоод доодтой шилбээр нь өндөрлж ийн энийг. Шилбээр нь өндөрлөхгүй болохгүй. Энийг бүршээр нь өндөрлөхөөр амаржин амархын өвдөрчтэй юм аа. Тэгэхээр энийг бүршээр нь өндөрлөхгүй шилбээр нь өндөрлөөд тэгээд босоо тавьчих. За ер нь бол яг одоо за 4.6-7 см л болж байгаа юм байна. Тэгээд тэрнээс дээшлүүлээ гэхээр энэ бүр юу ачтай. Энэ доотлын хинахнаасаа бүр гарчаад байна. Тэгэхээр болохгүй л та. За тэгээ энэс илүү бол өндөрлж болохгүй юм байна. Юу нэраа хөдлөх сая амаржина тайлсан чинь нэг дээд гар доошоо унаад ингээд гар шартлаач төгшдөг хөдлөг. За тэгээд юу ачи амаржина бонготой босоогоо салгаж аваад энтлээ буцаад боочдөө. Зяк босоогоо тавьцаа амаржина буцаагаа боочлаа. Ийм босоол тавилаа. Тохируулахтай босоо тавьсан. Одоо энийг сайхан чангалаад өндгөө боогоод энийг чангалцсан. Энийг энэ хоёроо дээд доод болттой контртой чангалаад тэгээ ABS-ний утасны миний амаржинд ABS-ний утасны юу байхгүй маань чих байхгүй маань. Тэгэхээр амаржин дээрээ давхар багцлагчаар боочтой байна байсан ч юм ингээд хамт ингээд боочвол зүгээрх. За тэгээд энэ нөхрий чи одоо базаж баланс ирэнгүүд F50 гэдэг Brembo-гоор сольж тавина шүү дээ. За тийм байна. Тэгээд энэ нөхрийг хийгэн баг аваал энэ одоо тэр баг турбан бол нэгдсэн л нийгээгүй юм нэраа. Хитэ байгаад дэш шүү ардурах гэж яагаад шуудаа нэ чинь. За яг тэгэхээр баг авч яагаад болчихгүй л үтэй. За одоо энэ талаа чангалаад энэ нэг жижигхэн зайд сууж багт болоо. Гарахгүйгээр энэ хүн ялж марч биш санагдах. За окей. Тэгээд очиж уулзъя. Яа за нэг амар тэнэг юм болсон. Надаа бүр 17-гийн түлхүүр байхгүй болцох юм. Амтай түлхүүр. Нэг чангалах гэсэн давхар игээд байгаа байхгүй. Тэгсэн чинь 17 юм байна. Тэгээ амтай 17-оор заавал барихгүй болохгүй юм байна. Тэгээ чангалж чаддгүй. Тэнийг юм дээр гацдаг наац. Тэг хүмүүст ингээд багаж өгж явуулахаар юусэн ингээд багаж авчрахгүй юм. Өөдгөө юм. Тэг багаж ингээд явж авчиад буцаад өгдөгөө байхгүй юу гөлгөнүүд. За яаж 17 болох уу? Йоо fuck ингээд 17-ын дамтай төлхөр байхгүй. Гацчдаг наац. За би штанга циркулер нэр энийг яндангаа хэмжиж бодчихсон. Би нөгөө нэг нь авсан янданда юу ихгүй болохгүй байгаа. Тэгэхээр багнууны ажил яндангаа хийхдээ X pipe юм H pipe-тай хийхгүй болохгүй. За ингэдэй. Итгэж чинь 55 таа юм байна л да. 55 таа. X pipe авах юм байна. Миний энэ өөрийн pipe надад идтэй юм л та. 90 градустай 55 та pipe-наас ч юу юм бэ? 4-ийг авах юм байна. 4-ийг аваад тэгээ H pipe-тайгаа холбоод Y pipe руугаа нэг шилжүүлээд тэгээд хийх юм байна л да. Тэгээ болж өгвөл юу ячна? Энэ амын салгаар хийнэ. Тэгээ нэг 5-6 шиг уян ам хийчнэ бүрштэй. Тэрэн зүгээрх. Тэгээ яндан тэгээ болчихно. За яах вэ? Яаж 17-гийн төлхөр болох вэ? Арайч дээ. 17-гийн төлхөрг болсон байх юм. Арай юм аа. Тэнгэл миний багшнууд бүгдээр нь 17 байхгүй. Миний нөгөө багшнаас 17 байхгүй. Fuck 17-гийн төлхөрд хин авцсан юм бол. Зүн хинч гэжтэй тэгээд 3 4 нөхдүүд бас 17-тай 17-гийн төлхөрийг маань авч явсан л тэгээд авчрахгүй юм аа.
Өөдгөө штэ ингээ хараад. Ингээ дургуур гэдэг байхгүй. Яахгүй ингээ юм хийж яхад. Юм хийж яхад ингээ төлхөр байхгүй болчихоор. Тэнийг ёо заач жоох амарчи. Заач нэг тийм байна дөө тэгт. Уу яхаа өнөөдөр бас хөрх юм хийчлээ штэ. Радиатор сольчлаа, амарж ин өндөрлчлөө. Босоогоо тавьчлаа. За яхаа босоогоо бол ингэсээ тавьчих болох ах уу. Тэгээд 17-гийн апдейт л хөр олж байгаад давхар хийгээд байгааг нь чангалж болох бах. За зүйчтэй биш. Машина буулгач. Тэгээд цаатлын сольчий доо гэсэн. Гэлзуулна. Тэг өнөөдөр ямар ч байсан бүх юм солиод машина дуун дээр нь буулгана. Одоо энэ доор нь ингэж тэнэг юм ивж зогсдог балан юм авч явахгүй бол хатрат доогоор шууд дахраад хийгэнгүү дагараад орохгүй болохоор төвхтэй. За зогтыг гэлс энэ талаа буугаад цаатлын дугуйгаа цатлаад цаатлын амарч ин өндөрлөд босоогоо тавьчих. За өндөрлөөд босоогоо тавиад дууссан. За энэ төлөө хоёр нь байна. Төлөө хоёр нь ингэ тавигдсан. Гэвч яг л стоктойгоо адилхан өндөртэй болгосон гэсэн чинь өндөрлж байгаа. Нэр. Арай өндөр үү? Жогон суулгах хэрэгтэй юм болоо. За үтсээ ингээд хэсэг явж идөө. Тэгээд маргааш хартагаа тавь та. Орчсон ингээд радиатороос олчлоо, хийгээ авчлаа, хий нэрээ авцсан. Тал ингээд хийн авагдсан байгаа. Ордоор марч ина өндөрлсөн. Босоогоо тавьсан. Гой өнгөлөг болчих шүү гэхдээ босоо энэ тавиад. Зэ. Тэгээд өнөдөртөө болий дөө маргааш энэ чатуудлахаар тагаа тавиад дуусгачна. За энэ ер нь л уусаа амар өндөр болсон юм байна уу? Амар өндөр болчих. Дахиад доошоо буулгаа да. явуулсан шүү дээ. За оруулж. Опа. Орчсон тулж болохоо болсон байх шүү.
За. Хөдөлгөөд үзчихлээ. Тулж байгаа барьж байгаа байхгүй байна. Тэгээд уртлаатай дахиад навх суулгахгүй болохооч. Уртлаа суулгана. Сенс мэсэн ч гэсэн айгүй гоё. Зөөлхөн дуутай сенс мэстэй. Айгүй боломжийн радиатор авчаа. Йоо, миний хог наршууд иш өстой нэр. Дийлдэх болчтой. За guys, тэгээд өнөөдөртөө боллоо. Жигийнхэн ч гэсэн урд энэ гэрлийг бас үзэж чадсангүй. Цологч гэхдээ нэг ялцчихна, өчиг нь олчихно. Айгүйх. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да залуучуудаа. Бай. Сайхан алтартлаа өдөртөгт. Ямар сайн амжилттай дуусгалаа шүү. Одоо ганц хар таг үлдсэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя да guys. Түр бай.